Бид яг одоо Монгол Улсын их сургуулийн номын санд хүрэлцэн ирээд байна. За энд Монгол Улсын их сургуулийн захиргаанд нийт оюутан залуучдын хүсэлтийн дагуу за номын сан 24 цагийн турш тогтмол үйл ажиллагаа явуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу бид мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Ууган сургуулийнхаа 80 жилийн айн босгон дээр Монгол Улсын их сургуулийн номын сан маань 24 цагийн үйл ажиллагаа явуулах гэж байгаадаа маш их баяртай байна. Манай номын сан бол одоо 2017 онд тийм ээ одоо 75 жилийнхаа ойгоор одоо ийм сайхан шинэ одоо бие даасан одоо хамгийн сүүлийн үеийн орчин үеийн техник технологи бүтээгдсэн ийм сайхан номын сантай болж одоо үйл ажиллагаа явуулж байна. 750 хүний судалтай. За 400-аад мянган бот номтой 5 уншлагын танхим, 52 ажилтнтай ажиллаж байгаа. Өглөө 8:30-аас 21 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байна тийм ээ. За 21-ээс тэгээд 24 цагийн турш тогтмол үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргаад бид хэд одоо ингээд бэлтгэл хангагдаад одоо үйл ажиллагаагаа эхлэх гээд бэлэн болцсон байж байна да. Намайг Монголмоо гэдэг. Би Хүмүүлийн ухааны сургуулийн Аз судлалын Солонгос судлалын 4-р курсын оюутан. Ерөнхийдөө хичээлээс гадуурх ихэнх цагийг бол номын санд зарцуулдаг. Хичээл тэгээд клуб гээд үлдсэн цагаад бол ерөнхийдөө номын санд асуудаг. Монголд болохоор ингээд яг урт хугацаагаар тэгээд оройн цаг 24 цагаар ажилладаг юм номын сан тэгээд кафе тэмх юм байдгүй шүү дээ. Тэнгүүд оройн цагаар төлөрдөг хүмүүс их байдаг бол тэр оройн цагаар төлөрж байгаа хүмүүст илүү их тусламж олж байгаа юм шиг санагдаж байгаа. Юуны шалгалтын үеэр бол ачаал их болдог, хийх юм их болдог тийм. Тэнгүүд номын сан нэг 9 цаг хүртэл сууж байгаа гэртээ харангуудаа төлөрхөө болцдог юм тийм. Тиймэрхүү асуудал их гардаг. Тэнгүүд одоо ингэ номын сандаа ингэ цаашдаа үргэлжлүүлээ суугаад явангууд нэг төлөвсөн тэр чигээрээ суугаад тэгээд яг ингэ тодорхой хэмжээд үргэлжлүүлэн суугаа илүү бүр бүтээмжтэй бас илүү чанартай бэлдэж чадах юм шиг санагдаж байна даа. Ер нь ингэ бус их сургуулиудын номын сантай харьцуулбал манай мөсийн номын сан бол илүү тав тухтай тэгээд дээрэс нь мөсийн ажилчид нь болохоор ингээд илүү тэр одоо хүүхдүүдийг үүдийн чимээгүй байлгадаг ч юм уу те илүү ингээд тав тухтай орчныг бүрдүүлэх тийм боломжийг бол бүрдүүлж өгдөг. За үзэгчдээ яг одоо бид Монгол Улсын их сургуулийн номын сангийн захирал Цэрэнтэй уулзаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу энэ өдрийн мэнд. Юуны төрөнд Монгол Улсын их сургууль бол оюутан сурагчдад зориулаад 3 сарын 21-ээс эхлээд 24 цаг номын сангаа үйл ажиллагаа тогтмол явуулах юм шийдвэр гарсан байна те. Энэ талаараас та нийт оюутан залуучдаас мэдээлэл өгөхгүй. Урд нь бол бид нар сессийн үеэр буюу шалгалтын үеэр 24 цаг ажиллаулдаг байсан туршлагатай. Сүүлийн 2 жилд бол ковидос болоод бас төр зогсчод исэн. Тэгээ энэ шийдвэрт хүрдэг гол үндсэл нь юу вэ гэхээр оюутнууд энэ хүсэлтийг бол бас их тавьсан байгаа. Тэгээ бид нар бас харгалзаж үзээд ямар ч хэсэн туршилтаар ажиллаулаад үзье. Энэ нь өөрөө бас оюутнуудыг цагаа бол зөв боловсон өнгөрөөх одоо тэр сурч боловсрох үйлснээс хэрэгтэй болов гэж бол бас олон талаас нь харгалзаж үзээд тухайн шийдвэрт хүрсэн байна. Одоо бол бас энэ ковидтой холбоотойгоор айхтар ачаалах нь гайгүй болчих. Магадгүй хүмүүс захимаар хичээл ороод байгаатай ч үйл даа. Урд нь бол сандал ширээ олддоггүй байсан. Тэгээд хүүхдүүд бол маш их номын сангаар үйлчлүүлэх сонирхолтой гэдгийг бид нэр шинэ номын санд ороод бол харсан. Гисэн хэдий ч гэсэн гадны хүмүүс их үйлчлүүлэх гэд бол ирдэг. Тэр тусмаа нэг 6 сургуулийн төрийн өмчийн 6 сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд бусад сургуулиудаа үйлчлэх хэвээр санамж жижиг бол бас гараад энэ хүрээнд бид нар тодорхой өдрүүдэд тэр 6 сургуулийн одоо шүтээс ангаах ОБС гээд СУС гээд ингээд сургуулиудаага оюутнуудыг бол тодорхой өдрүүдэд хүлээж авч нэгдүүлчилж байгаа. Хоёр дахьд ерөөсөө эдгээр сургуулиудад хамаагүй хүмүүсээс ирэх гээд байдаг. Тийм учраас бид нар нийгмийн хариуцлагынхаа өмнө удирдах зөвлөлөөр бас батлуулаад нэг жижигхэн журам батлуулаад өдөрт 15 хүртэл яг сандал ширээ хүрэлцвэл штэ. Хүнийг бол хүлээж авдээ.